Сайн байцгаана уу? Уулын сумын ерөнхий боловсролын сургуулийн мозаик эдукейшн мэрэгжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг танилцуулъя. Боловсрол шинжлэх ухааны сайдын захим сургалтын платформыг хэрэгжүүлэх тухай А5-9 тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан энэхүү мэрэгжлийн хөгжлийн бүлгийн зорилго нь системийг сургалтын үйл ажиллагаанд иж бүрэн нэвтрүүлэхэд оршино. Зорилгоо биелүүлэхийн тулд 5 зорилт дэвшүүлсэн багшийн дижитал ур чадварыг сайжруулах ажил хийсэн, Mozo веб системд бүртгүүлж, Mozo Book програм суулгаж, уул уяны багш нарын анги үүсгэж, өөрсдийн судлагтгууны хэрэгслүүдийг судалж эхэлсэн. Зорилт 2 нь сурагчдыг захим орчинд нэгтгэх байлаа. Эхлээд сурагчдын мэдлээ Moise хаягууд бүхий дата санг үүсгэж бэлэн болсны дараа 189 сурагчдыг системд бүртгэсэн. За үүнд 1 сарын хугацаа орсон байгаа. Mozo ID-г нэмж бүртгэсэн багш нар ангиа өөрсдийн судлагтгууны нэрээр үүсгэсэн. Зорилт 3 нь интерактив сургалтыг хөвшүүлэх байлаа. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн 2 багш платформыг судалж, 2 багш нь ээлжит хичээлийн хөтөлбөрийг дасгал ажлын дэвтэрт оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Багш ээлжит хичээлийг сурагчид руу илгээж харилцан үйлчлэлтэйгээр зэрэг ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Зорилт 4 нь үнэлгээний тогтолцоог захимжуулах байлаа. Багш нар анги бүрээр хавтас үүсгэн даалгаврын санг бүрдүүлсэн, гэрийн даалгаврыг 100% шалгадаг болсон, ээлжит хичээлийг дор бүрд нь үнэлж, үнэлгээг шууд сурагчид руу илгээдэг болсон, дасгал ажлыг 13 төрлөөр бэлтгэсэн. Зорилт 5 нь бие даан суралцахыг дэмжих, үүний тулд системд сурагчдыг хувийн оноогоор өрсөлдүүлж эхэлсэн, эхлээд тоглоом тоглохыг санал болгосон. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүн Дэмөх гэрэл мозаик системийг ашиглаж математикийн хичээлийн итвэх оролцоог дэмжих боломж сэдвээр 6 дугаар анги судалгаа хийсэн. Системийн итвэх нь 62-аас 145 болж өссөн бол нэгж хичээлийн акцийн шалгалт нь 24.6%-аар өссөн байгаа. За админ багш нь статистикийн хэсгээс мэдээллийг тодорхой авдаг, хэрэглэгчийн нэр бүртгүүлсэн огноо сүүлд нэмэгдсэн хугацааг харж болно. Системийн дасгалыг 11 сард 3177 удаа ашигласан бол хамгийн их нэвтэрсэн сурагчаар Жэмүх амгалан, хамгийн өндөр оноотой сурагч Эмчимбаяр, 3 дэгж нэргүй багш хамгийн их хэрэглэсэн бол 79502 дасгал гүйцэтгэсэн Эмчимбаяр маань шилдэг сурагч болсон байгаа. Системээс зохиогдсон тэмцээнд 8 удаа оролцсон суралцагч хүртэл байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.